За сайн байцгаана уу? Өнөөдрийн Норогийн YouTube болонтой тавтай морил Нороо нойрд яагаад бичлэг хийхгүй байгаа вэ гэхээр сэтгэл санаагаар унсан. Яагаад тэгэхээр миний хагалгаа одоо ойртож байгаа. Дараагийн сард би хагалгаанд орно. Тэгээ юуны хагалгаанд орохыг та нар мэдчихэж байгаа тий. Хоёр хагалгааны заалт сонссон шүү дээ Нороо. Нэг нь болохоор ходоодны хоргоо хавдар. Тэгээ нэлээд томорсон байгаа учраас зүсэлт хийгээд ходоодноос аавна гэсэн. Нөгөөх нь болохоор эмэгтэйчүүдийн хаалгаа. Тэгээд ингээ хоёр хаалгааны ходоодны хаалгаа маань энэ 7 хоногт орохгүйгийн хариу нь гарна 3 шинжилгээ аваад тэгээд ходоодын маань дурандаж үзээд хаалгаа хаалгаа шийднэ. Яа тэгэхээр би та нарт хуваалцсан шүү дээ. Би ингээд миний лимфатик энэ булчирхаанууд ингээд цочоод ингээд томорцсон. Тэгээд тэр нь ингээд томорч харагдаад хоргоо авдар гэж харагдаад идэм байлээ гэд. Тэгээд энийг эмчилсэн байгаа. Яаж эмчилсэн бэ гэхээр би дасгал хийж байгаа. Дээрээс нь одоо ундрах эмчтэй бариулаад лимфатикийнхаа булчирхаануудыг бариулаад дээрээс нь нөгөө Америкт амьдарч байгаа бол black salt гэж байд юм байна заяа. Тэр нь болохоор юм хөхөртэй өмхийн амттай давс. Тэрийг ингээд одоо би бүтэн 2 сар ууж байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ 7 хоногт би хариугаа маш сайхан хариу аавна гэж итгэж байна. Тэгээд амарч байсан ходоодны хаалгаанд би өөрөө орохыг хүсэхгүй байгаа. Орохгүй гэж хэлнэ. Ормооргүй байна. Угаасаа яа тэр ингээд зүсэлт хийх айгүй хэцүү. Тийм болохоор би ормооргүй байна. Эмэгтэйчүүдийн хаалгаанд бол орноо. Тэгээ яагаад гэхээр эмэгтэйчүүд маань маш чухал. Дөрөв төрсөн хүний одоо дараа миний эмэгтэйчүүд одоо өтрээ маань сулралт явагдсан. Дээрээс нь би ханиалах найтихад ингээд шээс гоожих тиймэрхүү асуудлууд гарч байгаа. Тэгээд энэнийг би дараа нь одоо хаалгаанд орсны дараа би та бүхэнд бүр ингээд дэлгэрэнгүй ярих болноо. Өмнө нь нэг видео бичлэг оруулсан чинь устдаг гэд манай гэр бүлийн хүн устдаг гэж устгуулсан. Тэгээ би хүндлэн мэдээж гэр бүлийнхаа үнийг тэгээд намайг үр дүнгээ одоо хаалгаанд орсныхаа дараа хуваалцаарай гэж хэлсэн. Тэгээд орсныхаа дараа ингээд дэлгэрэнгүй сайхан ярьж өгнө эмэгтэйчүүдийн хаалгаанд. За өнөөдөр би юуны талаар ярих вэ гэхээр ойрд яагаад хямарсан гэхээр нөгөө цахимны үс гээд нэвтрүүлэгт ороод цахимны үсээс надыг ураад тэгээд би ингээд Америкт амьдардаг хүмүүсийн сэтгэл зүйн байдал болон хувь хүний хөгжил хэрхэн өөрчлөгдсөн талаар ингээд сайхан ярилцаад тэгээд тэрнийхээ дараа би аав ээжигээ баярлуулсан байгаа. Би амьдралдаа анх удаа би аав ээжигээ баярлуулж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд цэцэг өгөөд зургийн нэг залуугийнхэн зураг авч ид хормын зураг байдаггүй. Тэгээд залуугийнх нь хормын зургийг угаалгаад ингээд сюрприз болгосон байгаа. Энэ нь миний хувьд ингээд маш үн цэнтэй, үнэхээр гоё ингээд маш хол байгаа ч гэсэндээ сайхан мэдрэмжийг авсан. Тэгээд маань охиныгоо орлоод ингээд үнсчигээд тэр сэтгүүлч эмэгтэйг үнсгэд надад ингээд амар юм хэцүү мэдрэмж төрсөн. Тэгээд гэтээ би манай аав жир амьд байгаа учраас би мэдээж аав дээр очноо. Тэгээд эндх зорилгоо биелүүлчихэд очно. Тэгээд ер нь бол өнөөдрийн ярих сэдв одоо эцэг эхтэйгээ хичнээн одоо үзээ ялсан ч гэсэндээ эцэг эхээ гондоохгүй, эцэг эхээ сэтгэл санааг нь тайван байлгах, эцэг эхээ баярлуулах үед бидний амьдрал яаж өөрчлөгдөх юм бэ гэдэг талаар ярих гэж байгаа. Тэгээ би аав ээжтэй ингээ гомдож явдаг гэж ярьсан шүү дээ. Гомдож явдаг. Тэгээ аав ээжтэй ээжээс авсан шарах маш их. Тэгээд бага насны их хүний одоо хүүхдтэй өгөх тэр хайрыг би нэг хангалттай авч чадаагүй юм шиг надад тэр мэдрэмж төрдөг байхгүй юу. Тэгээд тэрийгээ би ингээд нөхөртөө гаргадаг, нөхрөөсөө ингээд нэгдэг. Гэхдээ энэ нь маш буруу юм байлээ. Чи одоо ингээд эцэг ээжээсээ ингээд хүүхэд насны энэ хайрыг одоо тэрвэрх үнсэхтэй бүрэн дүрэн хайраа авч чадаагүй бол тэр хайраа өөрөө өөргөө сэтгэл зүйтэй одоо уулзаад өөрөө өөргөө эмчилсэний дараа чи ингээд нөхрийгөө ингээд одоо яг бүрэн ухамсараар ингээд хараад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэх юм бол ингээд та хоёрын харилцаа ингээд шал өөр болно. Тэгээд манай нөхөр бит хоёр ингээд маргалдаад би бүр ингээд нөхөртөөгөө салах дээрээ тулсан байсан. Тэгээд би ингээд сэтгэл зүйчтэй уулзсны дараа
би өөрийгөө ингээд гэмтэлтэй энэ дээр ингээд маш их шарахтайгаа ойлгоод энэ дээр имчилгээ авсны дараа битүүрийн харилцаа эргээд ингээд сайжраад маш сайхан харилцаатай болж байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар бас над шиг мэдэхгүй явж ивэл 33 жил би ерөөсөө мэдээгүй явж исэн. Би ийм ээжээс авсан шарахтай гэж нэг ч мэдээгүй явж исэн. Тэгээд ингээд Монгол сэтгэл зүйчтэй уулзаад яг ингээд яг юу хүсэж байгаа, яг ингээд гогцоогоо ингээд гаргасны дараа нэрээ тийм юм байна. Би яг ийм шарахтай байна гэж мэдсэн баггүй юу. Тэгээ ийм шарахтай хүмүүс өвчлэн дандаа хайр хүсээд байдаг. Чи намайг хангалттай хайрлахгүй байна, хайр гуйгаал те. Гуйгаал чи намайг хангалттай хайрлахгүй, чи намайг үнсэхгүй байна, чи намайг тэрвэхгүй байна. Чи надад сайхан үг хэлэхгүй байна гэд ингээд гуйдаг. Тэгээд ингээд найз нөхдөөсөө ч ингээд гуйдаг юм гуйлагчин гинийн амьдралтай болчтой юм байна. Тэгээд энийг ойлгоод ингээд эмчилсний дараа би хинээс хайр гуйх хэрэггүй юм байна. Харин энэ хайрыг би өөрөөр авах боломжтой юм байна. Нөхрөөсөө ингээд авж байгаа хайрандаа талархаад нөхөгдөөд байгаа одоо дутуу байгаа тэр хайраа би юунаас авч болох вэ гэхээр дуртай хоббигоо, эксерсайзаа, тэр хайртай найзуудаасаа, гаднах орчноосоо авах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. За sorry манай хүүхдүүд орилдоод манай хүүхдүүд байнга орилж идэг. За тэгээд одоо эцэг эхээсээ аваагүй энэ хайрыг өөр хүнээс одоо дотор байгаа хүүхд чинь ингэ нэхэд идэм байна л да хүүхэн амт ингэ нэхэл те нөхрөө хайртай хүн маань намайг хайрлахгүй хамгийн хайртай хүнээсээ л тэр хайрыг нэгтийм байна. Тэр нь миний нөхөр болж таарсан. Тэгээд нөхрөөсөө л би ингээл хайраа хүсэл тэр дотор хүүхэд маань хайр хүсэл ингээд байхад нөхөр маань тэрийг ойлгохгүй. Яг тэр нөхөр маань намайг мэдэхгүй шүү дээ ийм тараматай гэж. Тэнгүүд битээр ингээд үл ойлголцол гараад ингээд хэрэлдэж уралцаал амар хэцүү байдалтай байгаад исэн байна. Тийм болохоор над чиг та нар ингээд ийм шарахтай бол тэрийг эдгээгээд сайхан өөрөө хамгийн гол нь өөрийгөө эдгэх ёстой сэтгэл зүйчтэй мэрэгжлийн сэтгэл зүйчтэй ярилцаад тэгээд ингээ эмчилгээ аваад сайхан эдгэх ёстой байна. Тэгээ би одоо энэ дээр ингээ ажиллаа явж байгаа. Маш олон гайхалтай үр дүнгууд гарч байгаа. Өөрийгөө ингээд буцаад өөртөө үн цэнтэй, өөрийгөө ингээд буруутгах мэдрэмжгүй, үн цэнтэйгээр ингэж мэдэрч эхэлж байгаа. За ийм хүмүүс ер нь бол хүүхдтэй болохоор хүүхдүүдээ тэр эцэг эхээс авсан хайрыг дутаахгүй гэж маш их хайрдаж өсгдөг юм байна. Нэг давуу тал нь. Тэгэхээр би хүүхдүүдтэй бол хангалттай ихийн хайрыг мэдрүүлж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ угаасаа хайртай би хүүхдүүдтэй хараад би ингээл амар аз жаргалыг авдаг, баяр баясгалыг авдаг. Тэгэхээр та зөвхөн хайрыг нэг хүнээсээ хүсээд байхгүй өөр улан зүйлээс хайр авах боломжтой юм байна шүү. Тэр дотоод хүүхдийнхаа тэр дутуу байгаа мэдрэмжийг та хүүхдээсээ авч болно, найзаасаа авч болно, дуртай хоббинаасаа авч болно, дуртай хоолноосоо авч болно те. Энэ мэтчлэн та ингээд өөрийгөө хайрлах тэр хайрыг авах боломж байна. Найзуудаа намайг үздэг эмэгтэйчүүдээ. Тэгээд нооротойгоо хамт байгаарай, хамт яваарай. Тэгээд асуух зүйлээ чөлөөтэй асуугаараа би дуртаяа хариулнаа. Тэгээд YouTube-дээ ингээд бичлэг оруулахгүй удаад байвал би өвдсөн гэсэн үг. Эсвэл миний филинг муу байна гэсэн үг. Аль эсвэл би surgery-нд ороод эмчилгээгээ хийгдээ явж ийн гэсэн үг шүү. Тэгээд аль болох би YouTube-дээ ингээд бичлэгээ, урт бичлэгээ өөрийнхөө ингээд тохиолдсож байгаа зүйлүүд ингээ оруулж байгаа нь энэ миний хүүхдүүдэд үзэг, миний хүүхдүүд дараа нь сабтайтл тавиад англиар үзээд ээж миний энийг ингээ туулаа явж исэн байх гэдэг зүйлээс ингээ туршлага аваад тэг ингээд гарах арга замаа олоосай гэдэг үүднээс бас надтай адилхан шарахтай хүмүүс намайг сонсоод гарах арга замаа олоосай, уучлаасай эцэг ихээ, өөрийгөө чөлөөлөөсэй ингээд ямар сайхан мэдрэмж ингээ өөртөө хайрлах, өөртөө итгэхийн мэдрэмжийг авах нь ямар гоё юм бэ? Хайрлагдсан мэдрэмж авах нь ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжийг аваасай. Нэг ч болсон хүний амьдралыг өөрчлөө тусал болоосай гэсэндээ би энэ YouTube суугаа нээж ингэж зоригтой өөрийнхөө түүхүүдийг хуваалцаж ингэж ярьж байгаа шүү. Тэгээд ерөнхийдөө би энэний дараа дахиад нэг түүх хуваалцсан. Бэлэн болохоор одоогоор бэлэн болоог байгаа. Тэгээд хуваалцсан. Тэгээд тэндээс та бүхэн намайг ямар их олон зүйлсийг туулаад гарсан юм бэ? Гарсны дараа ямар мундаг явж байгаа юм бэ гэж та нар намайг бодох байх. Гэтэ та ч гэсэн тэгж явах боломжтой. Таны төсөөлснөөс илүү би бүх зүйлсүүдийг ингээ туулаад гарсан. Би өдөө 33 жил би туулах ёстой бүх туулаад ингээ суралцаад гараад ингээ явцсан учраас
Одоо энээс хойш би жарганаа гэж бодож байгаа. Үнэхээр миний жаргах цаг ирсэн. Би ирсэн гэж бодож байгаа. Жаргаж байгаа угаасаа сая Мартин намнаар бүр бэлгээр булууллаа. Тэгээд миний хувьд бэлэг мөнгө одоо орон гэрн авахд маш амархан юм байна. Хүн эрүүл байвал гэж бодсон. Хүн эрүүл, сэтгэл санаа тайван, амгалан байвал тэр таны хүсэж байгаа баян амьдрал, тэр таны хүсэж байгаа мөнгө төгрөг, эд зүйл чинь дагаад ирдэм байна. Ирчдгийм байна. Надад ирсэн. Тийм болохоор та бүхэн өөрийгөө эмчлээрээ, өөртөө ажиллаарай гэж хүсмээр байна. Баярлалаа. Баяртай өнөөдрийн болоод хайртай шүү та нартаа.